Сүүлийн 2 сарын хугацаанд дэлхийд дахны анхааралд буй Иран, Израиль, Америкийг хамарсан дайн болон үүнээс үүдэлтэйгээр хаагдаад буй Ормозын хоолойтой холбоотой мэдээллээр өнөөдрийн хөтөлбөр үргэлжилж байна. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20 орчим хувийн дамжин өнгөрдөг Ормозын хоолой дахь Ираны хамгаалалт дэлхийн эдийн засагт томоохон хүндрэл учруулсаар байгаа. Одоогийн байдлаар Персийн буланд 1500 орчим хөлөг онгоц, мөн 22500 далайчин гацаад байна. Энэхүү нөхцөл байдал донд 5 дугаар сарын 10-ны өдөр Вьетнамыг чиглэсэн 330 м урттай Иракийн газрын тос тээвэрлж явсан Агиос Фанорис хөлөг онгоц Ормозын хоолойг амжилттай давжээ. Энэхүү гарцыг нээхийн тулд Иракийн ерөнхий сайдын шууд хяналтад дор Ирантай тусгайлсан гэрээ байгуулсан байна. Иран улс хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцуудад олон шатлалт шалгуур тавьж байгаа бөгөөд үүнийг Ираны Исламын хувьсгалт гвард шууд удирдан чиглүүлж байна. Тэд хөлөг онгоцны эзэмшигчдээс Америкийн нэгдсэн улс болон Израильтай холбоотой эсхийг нэгтлэн шалгаж байгаа юм. Шинэ журмын дагуу тэд Орос, Хятад зэрэг холбоотон орнуудад давуу эрх олгож байгаа бол энэтхэг Пакистан зэрэг ойр харилцаатай орнуудад дараагийн игнэнд зөвшөөрөл олгож байна. Засгийн газрын хоорондын гэрээнд багтаагүй зарим хөлөг онгоцноос 150 мянган ам дуудрын аюулгүй байдлын хураамж авч байгаа тухай Европын тээврийн их сурвалжууд мэдээлж байна. Энэтхийн тээврийн компаниудын хувьд нөхцөл байдал мөн хүнд байгаа бөгөөд тэдний далайчид Ираны цэргийнхний өгсөн чиглэлийн дагуу байршил тогтоогч GPS-ийг унтрааж байгаа. Олон улсын даатгалын компаниуд Ираны хувьсгалт гвардтай төлбөр тооцоо хийсэн аливаа онгоцуудын даатгалын гэрээг цуцлах мэдээллийг хийгээд байгаа. Харин Америкийн нэгдсэн улсын зүгээс Ираны засгийн газарт төлбөр төлөхгүй байхыг анхааруулж байгаа бөгөөд аливаа Ираны засгийн газарт төлбөр төлсөн аливаа хөлөг онгоцыг давхар бүсэлтээс гарахгүй байхыг хатуу анхааруулж байгаа. Дээр дурдсан Агиос Фанорис хөлөг онгоцны хувьд Ираны хяналтаас гарсны дараа Оманы буланд Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн хүчний хоригт орж 5 дугаар сарын 11-ээс 16-ны хооронд саатуулагдсан байна. Гэвч Вьетнамын талын шахалтаар тус хөлөг онгоцыг Америкийн нэгдсэн улсын айрам чөлөөсөн бөгөөд өдгөө 2 сая баррел нефт тээвэрсэн энэхүү хөлөг онгоц Вьетнам улсыг зорин чиглэж явна.